guys. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр бичлэгч гэж энэ бас бичлэг биш болох байх уу? За би юу одоо өнөөдөр 12 сарын 1 тэгээд яг 30 хоногийн дараа шинэ жил болно. Тэгээд би 1 сарын дараа шүү дээ тийш. Би тэгээд 1 сарын дараа бичлэг хийн. Гэхдээ би тэр дундаа нэг 5 4 бас бичлэг хийн. Тэгээд өнөөдөр би зүгээр л бичлэг хиймээсгүй залхуу заад тэгээд хоног бичлэг хийсэнгүү тэгээд бас бичлэгний санааж олдохгүй бас what's in my bag гэсэн чинь бас залхуу заад тэгээд залхуу цаад ингээд бичлэг хийхгүй тэгээ хоббитгтэй саяны эдөө завтай байсан шүү. Тэгтээ амис залхуусан, завтай залхуусан. Тэгээд бас яагаад амалтын гэрийн талгын хийгээд тэгээд энэ бичлэгийг би залхуулаад өнөөдөр суулж магадгүй эсвэл маргаас 12 сарын 2-нд суулж магадгүй. Дараг миний бодлоор маргааш суулчих болтой гэж би бол бодож байна. Би яагаад маргааш вэ гэхээр угаасаа та мэдж байгаа ч магадгүй эсвэл мэдгүй ч магадгүй. Би чинь бүр амар залхуу. Би ингээд гэрийн талгаас хаяа химээгүй байдаг. Тэгэхээр угаасаа хийхгүй угаасаа болохгүй гэдгийг та нар ч мэдж байгаа. Би ч мэдж байгаа. За тийм бай. Энэ бас бичлэг болчихлоо дөө. Минут өнгөрчлөө. 2 минут. За тэгээд ийм байна. Тэгээд би маргааш нэг нэг бичлэг хийнэ. Тэгэхээр нөгөө миний пранкал гэдэг бичлэг штэ. Тэр маань юу болсон бэлээ? 15 үзэл хүссэн бэлээ. За би базаа 2 үзэл авахгүй ахтаа гэж бодсон чи 15 үзэл хүссэн бэлээ. Танаас нэг үзэлтний минь тог хараад биш юу гэмбэ? Бачгаа за олцоо хэлэх үгүй. Та нар миний бичлэгний минь тэс тог хараад үзээд заяа. Тэнгүүд бас 15 давцсан цэцэс магадгүй. Гэхдээ тийм мэдхгүй. За тэгээд надтай таны subscribe байлгах хийгээд бас чаастаа ингээд чаналтай бичлэгүүд хийх болно. Амар их тийм хужаа 2 3 4 минут тийм бичлэг хийхгүй. Би нэг хэдэн хоног моногийн дараа ч юм хэдэн сар мадын дараа what's in my bag гэдэг бичлэг хийнэ за. Тэр үстэл түүз хүлээж байгаа даа. За тэгээ энэ удаагийн бичлэг хуулийг би хийхгүй гэж бодож ирсэн. Зүгээр л нэг юм хэлчихье гэж бодож ирсэн. Тэгсэн чинь бүр бичлэг 4 минутын бичлэг болчихлоо. За бичлэг л гэж хэлье да. За энэ удаагийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. За тэгээд дараагийн бичлэг хүсэл түүс баяа.